Цаг видео үзүүлж байна. Бүсгүйчүүдийн галзууруулах шахдаг цараймаатай 6 жүжигчин. Царайлаг гэх тодорхойлолт нь маш субъектив ойлголт хэдиж дэлхийд даяар эмэгтэй эрэгтэй хүмүүсийн сэтгэл татам байдлын талаар хэдий тогтсон нэг хэвийн ойлголт ноёлсоор ирсэн. Тэгвэл тэрхүү нэг хэвийн байдлыг эвдэж дүр төрхөөрөө биш өөр талаараа бүх ертөнцийг шуугуулж олон хүний сэтгэлийг булааж чадсан Холливуудын эгэл бус 6-нуудыг танилцуулъя. Тэдний нууц юу байв? Винсент Касл. Бусдыг татах чадвар буюу харизм тагигддаг Франц залуу Винсент Касл нь үзэгсэлэн бүсгүйчүүдийн талаар их зүйл мэддэг нэгэн. Тэрээр Марлон Брандо шиг царайлаг биш атлаа тухайн цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Моника Беллуччигийн зүрх сэтгэлийг эзэмдэж 20 жилийн турш хамтын амьдрал зохиосон билээ. Харин гэрлэлтэд цуцлуулсны дараа Касл ганц бие статусаа удаан хадгалаагүй юм. Учир нь өнгөрсөн 151 настай жүжигчин маань 21 настай загвар өмсөгч Тиана Куниктэй болцож эхэлсэн бөгөөд хосууд 8 дугаар сард гэрлжээ. 30 насны зүрэг үл харгалзан хосууд хамтдаа аз жаргалтай харагддаг бөгөөд залуу үзэсгэлэнт Тианагийн дэргэд Винсент илүү зоригтой хүчтэй харагддаг гинэ. Адриан Бродигийн байга байдал үргэлж бага зэрэг гонигтай харагддаг нь эмэгтэйчүүд соронц мэт татагддаг юм. Түүний өндөр туранхай байдал, уйтгар гонигтай төрх, мурын урт хамар гэд бүхэл сул тал нь чадварлаг дөрүүдэд нь халахлагддаг байжээ. Тиймдээч Броди, Монет Мазур, Холли Берри, Элси Флаки зэрэг Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй болцож байсанд гайхах зүйлгүй. Харин сүүлийн хэдэн жилийн турш 45 настай жүжигчин маань Оросын загвар өмсөгч Лара Лиолиотой болцож улаан хевсэн дээгүүр ихтгэл төгс салгаж байгаа нь олон алхах туршилтыг дагуулсаар байна. Benedict Cumberbatch. Шерлок цуврал гарсны дараа гол дүрийн жүжигчин Benedict Cumberbatch нь алдар түрээ зогсохгүй Их Британий хамгийн хүсэмжит ирчүүдийн чансаад багтжээ. Тэрээр өөрөө ч үнэхээр гайхдаг, учир нь тэр гадаад төрхөндөө сэтгэл домдоор явдаг нэг юм. Харин өөрийг нь ихэвчлэн мэнчтэй адилхан шоглдог интернетийн нарийнчуудыг эергээр хүлээж авдаг гинэ. Хувийн амьдралын хувьд Benedict секс бэлэг тэмдэг гэхээсээ илүүтэй жинхэнэ язгууртан шиг харагддаг. Сүүлийн 3 жилийн хугацаанд тэрээр театрын найруулагч Софи Хантертай гэрлэж 2 хүүхэдтэй болсон байна. Шон Фенний тухай хамгийн их яригддаг зүйл нь түүний хайр сэтгэлийн асуудал юм. Тэрээр 2 удаа гэрэлсэн бөгөөд эхлээд алдар дуучин жүжигчин Мадоннатай дараа нь жүжигчин Робин Райттай хурмаа хийсэн билээ. Тэрээр Шарлиз Теронтой болцож эхэлснээр өөрийн амьдрал дэх Холливуудын шаргал үстнүүдийн чагсаалтыг нэмсэн юм. Харин одоо залуухан модельүүдтэй ажиллаж байна. Зан чанарын хувьд Шон төрөлхийн төрөмгийн дүрлэлсэн замтай байдаг нь хамгийн хүчирхэг нөлөө бүхий эмэгтэйчүүдийн элбий мэд татдаг байв. Түүнийг Мадоннатай зодтолсон Робин Райтэд гар хүрсэн зэрэг мэдээллүүд шуугиан тарж байсан. Робины хувьд хуучин нөхрөө уучилж эргээд нийлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байжээ. Хавер Бардем. Эд залбар хайрал романтик кинонэр Жулия Робертсыг аимшигт сэтгэл гутралын гүнээс аварч үлгэрт гардаг ханхүү шиг баатарлаг дүр бүтээснээрээ Пенелопе Крузийн нөхөр Бардем олон эмэгтэйн зүрх сэтгэлийг эзэмсэн юм. Үнэн дээр одоо хүртэл огтын хүсдэг зүйл бол Хавер Бардемын тоглосон уваагүй Испани нэрийн дүр шиг залуутай учирч цааш удаан үргэлжлэх харилцаа тогтоох болоод байгаа билээ. Хачирхалтай нь Хавер тэр цаг үеийнхээ дуралмаар гадаад төрхний шалгуурт нийцдэггүй байсан гэсэн ч харизм нь өөр зүйл билээ. Джейк Гиленхан. Энэхүү бараан устэй цэнхэр нүдтэй залуу дэлхийн бүх эмэгтэйчүүдийг 2 хэсэгт хуваасан юм. Зарим эмэгтэйчүүд Джейкийг цоолох мэт харц жүжиглэх авьяас зэргийг цуцалтгүй магтаж байхад зарим нь тис өөр бодолтой байлаа. Тэрээр бусдыг дурлуулахаар царайлаг биш ч романтик охид түүний төрхөөс сэтгэл татам байдлыг олж хардаг байна. Харин Гиленхан өөрөө шаргал үст бүсгүйчүүдийг илүү таашаадаг бөгөөд Кристен Данст, Reese Witherspoon, Taylor Swift нартай романс үүсгэсэн байдаг. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай цаг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.